Засаг ер нь ойрхон солигдоод энэ хөгжлийн бодлого төлөвлөлт ер нь ярих завгүй байгаад байна л да. Тэгэхээр энэ удаа шинээр томилогдож байгаа засгийн газар доктортой ажиллаарай, сайн ажиллаарай гэж хүсье. Тэгээ нэг зүйлийг хэлмээр байна. Өнөөдөр Монгол улсын эдийн засаг бол асар өсөлттэй байгаа ш. Сүүлийн 10 жилийн байдлаар гэхэд Монголын эдийн засаг 5 дахин өсчихсөн. 23 их найдын эдийн засаг чинь одоо бараг 100 их найдын эдийн засаг болчихсон байхгүй. Гэхдээ энэ өсөлт чинь өрх рүү орж ирэхгүй. Иргэний одоо цалин болж нэмэгдэж очихгүй байна. Тэгэхээр бид нар жил болгон төсвийн өрөөнийхөө мэдээлэл дээр дотоодын нэг бүтээгдэхүүнээ тооцож байгаа. Тийм учраас эдийн засаг өсдөг юм шиг. Тэгэхээр одоо энэ дээр бид нар well-being index гэж чанарын тухай ярих хэрэгтэй байна. Чанарын индексээ тооцох хэрэгтэй байна. Дэлхийн өндөр хөгжилтэй улс орнууд чанарынхаа индексийг тооцож байна л да. Жишээлбэл Англи, Их Британи, Солонгос, тэгээ эдгээр улс орнуудын эдийн засаг нь өсөөд байна. Гэтэл Африкийн зарим орнуудын чанарынхаа индексийг тооцохгүй байна. Тэгэхээр Африкийн улс орнууд ядуугаараа байгаад. Ерөөсөө амьдралын чанарын индекс гэхэлэр юу юм? Цалин хөлс, өрхийн орлого, боловсрал, эрүүл мэнд, агаарын чанар, орчны чанарын тухай л яриад байгаа шүү. Тэгэхээр бид нар одоо өнөөдөр Африк шиг байх юм уу? Эсвэл өндөр хөгжилтэй улс орн байх юм уу? Бид нар аль хэсэг дээр нь байх юм? Бид нар сүүлийн 10 жил бол халамж өглөө. Халамж бол хөгжлийн шийдэл биш юм байна гэдгийг харагдаж байна. Тэгэхээр татвар бууруулах, бизнесийн орчныг таатай болгох, ажлын байрыг нэмэгдүүлэх л тухай яриад байгаа шүү. Тэгэхээр одоо сангийн сайдаас надад асуулт байгаа юм л да. Тэгэхээр одоо энэ амьдралын чанарыг сайжруулах талаар, энэ индексийг тооцох талаар та юу н авч хэрэгжүүлэх арга хэмжээ хэрэгжүүлэх үү? Жишээлбэл түүнийг хэмждэг, төлөвлөдөг, түүндээ хүрдэг ийм одоо чанарын тогтолцоог бид нар хэрэгжүүлэх хэрэгтэй байна. Well-being index. Гэр бүл хөтөлбөр нийгмийн хамгааллын сайдаас асуумаар байна. Танах жишээлбэл одоо амьдралын чанарыг дээшлүүлэх ямар индикатор одоо ашиглаж байгаа юм? Жишээлбэл сүүлийн үед бид нар одоо ахмадуудынхаа тэтгэвэр тэтгэмжийг нэмэгдүүлсэн, багш эмчнэрийн цалин нэмэгдүүлсэн. Гэтэ энэ эдийн засгийн өсөлттэйгээ харьцуулахад хангалттай өсөлт мөн үү? Цаашлаа бид нар энэ эдийн засгийн одоо энэ индикаторыг ашиглаад энэ амьдралын чанарыг нэмэгдүүлэх ийм бодлого танаа яам хэрэгжүүлж ажиллах уу гэдэг ийм асуултыг хоёр сайдаас асууя. За Авбекер сайд хариулъя. За Минцаахан сайд их хариулъя. За фонстны шинэ асуултанд хариулъя. Тэгэхээр дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт яг энэ жил нэг 6.8% орсон. За эдийн засгийн өсөлт дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт эдийн засгийн төлөв байгаа хэдий иргэдийн орлого нэмэгдэхгүй байна гэдэгтээ бол санал нэг байна. Ер нь одоо таны хэлж байгаа саналыг ойлголоо. Зүгээр амьдралын чанарын одоо сайжруулах индексэд хүмүүсийн амьдрал хэр давтахтай байгаа, аюулгүй сэтгэл ханамжтай байдал нь хэр байгаа юм. Гэхэд энэ нийлэмэл үзүүлэлтүүдийг ашигладаг. Гэхдээ энэ одоо зөвхөн орлого биш олон талын хүчин зүйлсийг тооцож үздэг байгаа. Тэгээ би таны хэлсэн аргачлалыг одоо манайхан бас ашиглаж байгаа өдөр би бол одоо л мэдээлэлгүй байна. Тэнд энэ талаар би бас эргээд нэвчсэн мэдээлэл өгье. За Авбекер нэр дэвшиж хариулъя. За манай яам бол хөдөлмөрийн яам. Бид нар одоо халамж гэхээсээ илүү хөдөлмөр эрхлэлтийг илүүтэй дэмжих. Хэрвээ та одоо хөдөлмөрийн чадвартай бол хөдөлмөр эрхлээ гэдэг асуудлыг нэгдүгээр тавьж байгаа. За зайлшгүй халамж шаардлагатай иргэдтэй төр бол үзүүлэх халамжаа үзүүлсээр байх болон зааштай. За яг одоо манай улсын хувьд бол яг халамжид нийтдээ 600 орчим тэрбум төгрөг зарцуулагддаг. Яг л одоо зорилтод бүлэгтэй гэсэн үг. Тийм учраас нэгдүгээр бид нар хөдөлмөр эрхлэлтийг тавина. За цалин хөлсний бодлого бол манай улсын хувьд нийтдээ 33 хуулиар одоо салбарын одоо 33 хуулиар цалин хөлсний асуудал зохицуулагддаг. Энэ маань юу гэж вэ нөхөр одоо цалин хөлсний нэгдсэн бодлого алдагдсан гэсэн үг. Бид нар хууль эрх зүйн орчноо шинжлэх хэрэгтэй илүүтэй бүтээмжээр гүйцэтгэл суурилсан цалин бид нар цалин хөлсний нэгдсэн бодлоготой болох шаардлагатай. Тийм учраас одоо хэн нь одоо ямар яам салбар нь лобби ихтэй тэр нь цалингаа хэд нэмээд байдаг. Нөгөө талдаа мэдээж хэрэг өргөн хэрэглээний барааны үнийн өсөлтийг